Амьдрал ба үргэлжлэл ямар их даарч байна. Бүлийн улаас толгой хүртэл үейтэн урсгал усанд жив жаваа юм шиг л мэдэрч байна. Би дээр минь нүмергсөн нэмэгхэн цагаан даав хүртэл мөсөөр хайрах мэт чихүүц төрүүлэн юм. Яг одоо нэг ч гэсэн хүн орж ирээд ямар ч хамаагүй зүйлээр намайг хүчээд өгөөсэй. Бүлээхэн дулаахан гараар тухайг минь нэлбээд бодолд минь хэдийн захирагдахгүй болсон биеийг минь хүлээсгээд өгөөсэй. Би ингээд өгч болохгүй л юмсан. Балчирхан мөрс минь даанч нэлхаараа шүүд. Үлгийтэй үрээ ганцхан удаа хөхүүлгсэн. Өөдсгөн гарыг нь хацартаа наагаад инээлгэгсэн. Өвөн сөөнхөн ах ихчийг нь бас үр зүрхэндээ наан үнсэж зөөлөн сэвлгийг нь үнэрлээд өнгөт орчлонгоос цусан. Хамгийн том нь одоо дөнгөжл 14 настай. Авсрах салхи сүрэн эсгэрх амьдралын хатууг хааж яахан чадах билээ. Умын эмнэлгийн нооргийн өрөөнд цагаан даавгаар хучин орхисон. Саяхан тэнгэр болсон 34 настай алтай бүсгүй сүнс ийхүү орчлонд хорогдон эргэх энхэн мөчөд түүний сул асгарсан үс эмнэлгийн ор даган унжиж нүдэ анаад хөвтөж байна уу гэлтэй амьд байгаа мэт царайнд нь гуниг хурж ансхан чийгтэн урссан нулимсний мөр хатаагүй бөгөөд цээжин тус газарт нь цагаан даавны гаднаас чийгтэн харагдах тэрхэн хэсэг нь нялх үрдээ хорогдон хүлтэй тэмцсэн бүсгүйн бүхнөөс тусалсан сүүлчийн сүүн тусал билээ. Харин гадна намрын аагам халуун өдөр байх бөгөөд эмнэлгийн гадна хүн хараас хол урд гол руу харсан модон хашааны болонд наранд багахан гандаж яваа улаан нэмжээртэй бүх торгон дээл өмссөн махлагдуу биетэй цэвэл гих 50 эргэм насны эмэгтэй. Харин хаанаас ч юм олж ирсэн цаасанд бодолтой элсээ эмнэлэг чиглүүлэн цацаж "Түй, би чамайг алаагүй шүү. Өөхөх мөрөөрөө үхээд үлдэх бидэнд гай тарилгүйхэн одох болтугай" хэмээн амандаа өглөх мөртлөө залгуулан мааны бадмихам гэж ив хавгүй олон зүйлс амандаа өглөн бутнаж байхдаа 2 цагийн өмнө "Игчээ, надад түр чөлөө өгөөч. Миний бие эвгүй болоод байна. Би гэртээ нэг хараад ирье" хэмээн гуйсан бүсгүйг залуу хүн байж чи бийгээд явчихаар энэ олон талхыг би яах вэ? Харин энэ талхнуудаа цагтаа гаргаж чадахгүй бол дотуур байр, сургууль гээд бүх газар талахгүй яах болж байна? Яасан дураараа юм бэ хэмээн загнчаад харин ч нэг зөв зүйл хийсэн хүн шиг хээв нэгхэн эргээд талхан цэхийн болонд байх бор лакаар будсан ч будаг нь халцарч илэгдсэн шургуулгатай ширээнийхээ арын сандалд лак хийж суугаад булан нь эргэж хэр тоос болсон тооцооны дэвтэр гарган нөгөө гартаа ширээний баруун буланд угаас тэндээ суулгаастай юм уу гэмээр том сампин цохин тооцоогоо бодож суутал зүг хийсэн. Битүү чимээ сонсогдох шиг болоод хартал саяхан чөлөө гуйн царайн цайн зогсон хөөрхий бүсгүй ухаан алдан унсан байхыг хараад очин босож очиод сэргээх гэж "Үй миний дүү, сэрээрээ. Үй чи чинь яатсан хүүхэд вэ? Алив сэргээч дээ. Алтай" гэж хэд орилсноо гинэт "Хичээ, чөлөө өгөөч" гэж байсан үг нь дахин сонсогдох шиг болоход гинэт дотор нь хүй торгон "Би юу хийчих вэ" гэх шиг бодол төрж "Хэрвээ энэ эмэгтэй өгсөн бол би ингээд оролдоод байж болохгүй. Шуудхан л эмнэлэг дуудаад явуулъя" гэсэн ахирган бодол тавтаж нүүр дээрээсээ гулгуулан буулгаад хэвтээ чигээр нь орхиод өөдөнд гарч "Хүн байна уу? Тамнэ. Энд хүн унчглаа. Түргэн дуудаж өгөөрэй" гэд орилоход сургуулийн зүг чиглэн явсан 2 хүүхэд "За ихчээ" гэд эмнэлгийн зүг хар хурдаараагүй одлоо. Ингээд л энэ авгаа үүлийн үр гэж байдгийг тэрүүхэн тэндээ умартан хөөрхий бүсгүйг аврах биш харин шууд л үхээсэ. Энэ босоод ирвэл надаас чөлөө гуйсан тухайгаа
Түмэн олонд дуулгаад цум орноороо намайг хүм муутай хэмээн муулж цуурах вэ гэсэн өчүүхэн бодолтой муухарлан байхдаа хүний 6 жаахан хүүхдийг нэг ч удаа болов бодож үзээгүй бөгөөд өөрийгөө ямархан нүгэл тамтан болохоо даанч мдээгүй нь харамсалтай. Хичээлийн сүүлийн цагийн хонх дуугарч хүүхдүүд инээлдэн шуугилдаж бие биенээсээ төрүүлэн гарах гэж сумын модон хашааны голд эргэлдэн гардаг жижиг төмөр хаалгаар чигцэлдэн гарч зүг бүртээ таран одох бөгөөд өтгөн хар усээ 2 салаас үлжиж үзүүртэн томоо улаан лент зүүсэн цав цагаан парчиг нуглаас гарган цэвэрхэн эндүүдэм өмссөн формтой оюумаа охин сургуулийн үүдэнд зогсон гарч ирэх хүүхдүүдийн цаагуур хин нэгнийг хүлээн зогсох хагаад төд удалгүй 4-р анги 2-р анги бололтой 2 жаахан охин хөтлөлцөн гарч ирэхэд нь өө миний 2 дүү алив наашир хэмээн дуудаад уруулаа хөөр баяртайхан хаяа инээлдэн алхасаар хашаандаа дөхөн ирэх үед хашааны гадна морд уйсан хүмүүс орж гарan байхаагаад оюумаа охин зогсосгийн 2 дүүдээ хандаж манай хашаанд ямар их хүмүүс байна юу болсон бол доо хэмээн хэлэхдээ хэлсэн үгээ өөрөө ч бүрэн сонсохооргүй аяархан хэлснээ мэдсэнгүй. Ягаад ч юм хөлийнхөө хурдыг сааруулан зөөж алхах бөгөөд харин 2 дүү нь юу ч ажирсан шинжгүй дуугчмын хичээл дээрээ заасан имэйл дээрээ шуу шиг дэрвээд их дууг амандаа аялан алхахажээ. Хашаандаа нэгэнт тулан ирсэн болохоор зориггүйхэн хаалгаа татхад өвөөгийнх нь хашааны хаалганд доош харуулан голдон төмөр хэлхийн зүүсэн лаазан дан химэн хүн орж ирж байгаа гэлтгэн хид дуугарах бөгөөд өглөөхөн ээж нь тэднийг хувцлаад гаргасан дүнхэр цагаан гэрийнх нь хажууд хүмүүс жижиг том 2 гэр барьж хашаанд нааш цааш гүйлдэх хүмүүс юу ч юм шивнэлдээд харин хөдөө үлдсэн имээ нэрчгсэн тэдний өөдөөс ирээд үг дуугүй толгойг нилээд ивэлэн алуу миний хүүхдүүд гэртээ ор хэмээн хамтдаа алхан гэрт нь орлоо. Гэрт харин 3-4 хүн цай чанаж хоол хийх бэлтгэл хийн суух мөртлөө ээж нь байхгүй байгааг том охин болохоор оюумаа л ажиглаж ямар нэгэн таагүй зүйл болсныг зөнгөөрөө мэдээд асууж чадахгүй сууж эмээгийнхээ аяглан өгсөн цайнд 2-3 борцог хийгээд димээл цайгаа очлон суутал харин оюун тояа дуун ээж хаачаа вэ гэд саяхан унтсан үлгийтэй дүүгээ харан хэлээд би дүүгээ аваад ээжийн ажил руу очиж хөвүүлээд ирэх үү хэмээн чив чимээгүй хүмүүст хандан хинээс ч юм асуухад дор бүрнээ хүмүүс нулимсаа арчин зарим нь нусаа татах чимээ гарч эрт тийм гэхийн аргагүй учир битүүлэг байдал үүслээ. Эмээн энэ байдлыг эвдэн ээж нь бурхны оронд явжээ. Миний хүүхдүүд битгий уйлаарай. Дүүнэрээ айлгах вэ? Миний охин одоо том болсон юм чинь бүхнийг ойлгоно. Тийм ээ гэхэд юу ч ойлгох, хэнийг бодох тухайгаа сэрэгцүүл чадалгүй болж бачуурсан оюумаа охины нүдийг нулимс бүрхэн саяхан унтсан үлгийтэй дүүгээ ингэртээ шүүрэн авч тэврээд зүгээр л ээж минь одоо хаана байна хэмээн цэрхшин уйлахад бяцхан дүүнч бас сэрж ээжийг алдснаа мэдсэн мэт чанга гихч нь уйллаа. Игч дүүсийн энэ уйлаан эргэн тойрондоо халдуу гэлтэй бусад 3 охин нэг залуу дүүнч бас игчигээ тойрон уйлалтлаа. Гинэт оюун туяа охин отгоо дүүгээ хөтлөн бид 2 явж ээжигээ олж ирнэ гэж хэлээд гарах гэтэл хөөхий эмээ нь болдоггүй юм охин минь болдоггүй юм гэж амандаа өглөөд ямар ч тэнхээгүй болсон гараа сунган үүдний наах нь яг гарах гэж байсан ихш дүүсийг саатуулан зогсоогоод өвдөг дээрээ сөхрөн сууж 2 талдаа наан мөн л болдоггүй юм хэмэх мөнөөхөл үгээ шивнэн хэлсэн. Ингээд л хэд хоног хүмүүс бужигнаж буйны ажил болж өнгөрсөн бөгөөд хотод сурахаар явсан Алтайгийн нөхөр болох Батаач ирж ээжтэйгээ хамтдаа хэдэн хүүхэдтэйгээ бүрцийн хоцорсон билээ.
Таныхаа ажил явдлын дараа Бата сумын төвийн хойд уулын ингэрт нэг томоохон улаан хадан дээр гарan суугаад тэртээ хон цагуудад бодлоо бэлжин суулаа. Одоогоос 15 жилийн өмнө 1964 онд хаврын тэр нэг сайхан орой эрчим хүчний техникум төгсөж ирээд эрчим хүчний үйлдвэрт цахилгаанчнаар ажилд ороод удаагүй байхдаа аймгийн усгалт залуучуудын холбооноос зохион байгуулдаг нийтийн цэнгэнд бүжигт орохоор үеийн хідэн залуутай соёлын ордонд их л баяр хөөртэй орцгоосон. Тэднийг орж зогсоод удаагүй байтал түүний өргөмөл ганц дүү ялалтсан шаг хийсэн бүсгүй болох хорлоо нь хажуудаа 3 охинтой хамт тас хөхрлөн орж ирэхийг харсансан. Бата дүүгээ харахаас илүүтэй залуу хүний хувьд хажуудах охтыг анхааран харах гэсэн боловч эхэлж нүд туссан зэгзгэр нарийнхан биетэй зөөлөн бор нүдтэй хар үстэй гараар хатгаж гоёлон уралсан дэргүр хормойтой намин өнгийн даашин зүмсэн тийм гихэн аргагүй инхрээ охиноос харцаа салгаж чадаагүй тул бусад охтыг огтхон ч анзаарсангүй билээ. Тэр оройжин бүжгэнд ирснээ ч мартан ганцхан тэр охиныг л харан суусан мөртлөө нэг ч бүжгэнд урьж бүжиглэх зүрх хүрээгүй билээ. Харин түүний уян налархай хөдөлгөөн намуухан бөгөөд уяхан алхааг харж бүжгэнд урьсан хүнийхэн оронд өөрийгөө төсөөлөн суухдаа хизээний нисэх мэт бүжиглэж буйгаар мэдрэн суулаа. Заавал энэ охинтой танилцаад дараагийн удаа бүжгэнд ирэхдээ зөвхөн түүнтэйгээ бүжиглэндэ гэсэн өөртөө их зоригтойхон амлалт өгснөө санан хизээний дасал болсон өрөөсөн уруулаа өргөсхийн үл мэдэг инээмсэглэл тодруулснаа өөрөө ч мэдсэнгүй. Одоо түүний бодол санаа нэгэнт тэртээ 10 хэдэн жилийн өмнө анхны хайрынхаа гэгээн өдрүүд рүү нисэн оцсон байлаа. Батагийн аймгийн төвийн хойд хэсэгт байдаг бөгөөд аав нь залуу цагтаа туурт явдаг. Хүнд хүчээр ажлыг огтхон чажралгүйхэн хийчихдэг өндөр биетэй, тэнхээтэй, шаргал дуухан царайтай, бас хаяа бүх барилчдаг төмөр химээх сайхан ханхар хүн. Харин ээж нь цаг үеэсээ төрүүлээд төрчөө юу гэлтэй урт ухаантай, ажилд маш сайн, үйлэн дуран, үгэнд цэцэн, ивэл гих ёстой л ховорхон сайхан хүн байлаа. Хэд анх ардын хосголтой зэрэгцэн төрцгөөсөн ч хуучны засаглалын үндэс бүрэн устаагүй үед нас биед хүрч ивэлийг аав ээж нь хуучны тайж гаралтай. Малхуй сайтай айлын хадаг суй аван эр бараалах бэлтгэл хийж байх үест нь Батагийн аавтай амьдрахаар шулуудан хоёр биеэрээ ямар ч ид хөрөнгөгүй нийлээд ёстой л ажил бүхний гололгүй хийн товхийсэн амьдралтай болсон ч хүүхдүүдтэй эрдэм номын мөр хөөлгөх зорилгоор Бата хорлоо нарыг сургуульд суралцуулахаар Улаанбаатар хотыг зорин нүүж хоёр хүүхдээ мэрэгжилтэй болгож аваад нутагтаа ирэн сууршаад удаагүй байсан билээ. Бата хэдэн өдөр сүрхийл цаг зарцуулан байж өнөөх сайхан бүсгүйн зохиолчдын эвлийн хорооны дарга уран зохиолч яруу найрагч гомб химэх мундаг охин хүний охин болохыг олж мэдсэн бөгөөд доороо хоёр охин дүүтэй бас нэг эрэгтэй дүүтэй болохыг ч бас мэдэж авлаа. Түүнийг алтай гих хагаад аймгийн шүүхэд нарийн бичиг хийдэг гэхийг нь сонсоод баг зэрэг сэтгэлээр унаж энэ сэхэтэн айлын соёлтой ажил хийдэг бүсгүй алчин гаралтай тог цахилгаантай зууралсан намайг тоодог болоо да гэж өөрийгөө голонгүй бодсон ч түүний тухай бодлоо орхиж мартах бүхэл бараг л түүнээс өөр зүйл ботхооч болсон байлаа. Ийхүү Бата өдөр бүр ажиллаа тараад аймгийн шүүхийн ойролцоо ирж түүнийг гарч ирээд эртээ харьцал нь алсаас бараадан явдаг болсон бөгөөд хаяа эргэн харахад нь харц толчих шиг болоход орох байх газраа олж чаддаг байлаа. Нэг өдөр соёлын ордонд бүжигтэй гих сургаар цагаан цамц зангаа шив шинхэн костюм өмдөө шугам шиг хурц эндүүдлэг гарган эндүүдээд одеколон химэх үнэртэй уснаас тэр тохируулан цацаж аваад хинч харсан сайхан залуу бүжинд эртлэн очиж сууж байтал нилээн хүлээс нийцэс алтай өнөөхөл сайхан нэмсгэл дүүрэн харцаараа гэрэл цацруулан орж ирсэнсэн. Дасал болсон вальсын ая явж эхлэхэд Бата нэг л мэдгээд Алтайгийн өмнө очиж бүжгэнд урсанд
Өөдөөс нь харан нүдэрээ дулаахан инээмсэглээд тэр хоёр үжиглэж эхэлсэн. Намайг Бата гэдэг гээд эг маг хийхэд би таныг таньнаа. Та хорлоогийн ах үсттэй гэж игжүүхэн хариулаад инээмсэглэхэд хизээний танилуд мэт би тавирах шиг болсон да. Тэр оройжон хамт бүжиглэхэд бараг соёлын төвд биш, сансрын уудамд л бүжиглэж байх шиг хөнгөн, торгон, хайраар дүүрэн байсан. Хараад гэрт нь хүргэж өгье гэхэд тэр минь ганцхан надад л зайсан тавилангаа таньсан юм шиг дулаахан яриа өрнүүлэн явсансан. Ингээд л бид тухайн үеийн залуус шиг ажлаа дараад болцож, заримдаа хамтдаа кино үзэж, заримдаа бүжгэнд очино. Хоёр гэртээ ээлжлэн явсаар өрөх тусгаарлан айл болсон доо. Бид хоёр энгийн л залуу хосуудын амьдралаар амьдарсан. Анхны үрээ төрөхөд баярлан хөөрч эрдэн мэт яваарэ гэд оюумаа химээх нэрийг хайрлан өөдсгөн хөлийг нь үнэрлэн баярлаж суусандаа хэмээн бодохдоо Бата нүднээс нь нулимс өөрөө сул асгаран хацар даган өрсөж байгаа анзаарах ч сүхөө байсангүй. Бидний л амьдарч буй нийгэм юм да. Аймгийн эрчим хүчний үйлдвэртээ хичээн ажиллаж ээлжийн ахлах мастер хүртэл дэвшээд энэ хооронд ойр ойрхон 5 хүүхэдтэй болсон байсан ч байгууллагын зүгээс сайн ажилласан тул Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуульд эдийн засгч мэргэжлэр суралцах боломжийг олгосонд баяр хөөр дүүрэн хандаа ирэн хэлэхэд тэгэлгүй яах вэ хань минь? Хань нь хэдэн хүүхдээ хараад байж бололгүй яах вэ? Чи минь сайн сураад суралцаад амралтаараа ирээд байхад болох байхаа гэд зөөлөн инээж суусансан. Харин Бата гэр бүлийн эхнээ аймгийн төвд орхиод явах гэхээр хань бараа муутай тул санаа жилийн бодсны эцэст сумын төвд аав ээжийнхээ дэргэд дөхүүлэн буулгаж гэрээн үлгэн орхиод явсан. Их сургуульд 9 суралцаад 4 дахь жилдээ суралцаж эхлээд тун удалгүй энэ харамсалтай тавилан тэднийг тоссонд одоо ч тэгэхэд бэрх байлаа. Ганцхан жилэл тиссэн бол хань минь сургуулаа төгсөөд ирэх байсан шүү дээ. Гэхдээ өнгөрсөн бүх хугацаанд би ханигаа жаргаж чадсан билүү дээ. Ойр ойрхон төрсөн ч амьдралынхаа төлөө тасралтгүй зүтгэж байсан хань минь миний эзгүйд хичнээн их ганцаардсан болдоо. Ийхүү бодон суухтаа бидний амьдрал хэрхэх билээ гэж хэрэгцүүлэхийг бодсон ч түүний бодол одоо юунд ч торж тогтохгүй байгаа нь мэтэй. Ажил явдлын дараа хол ойроос цуулсан хүмүүст харан одож байлаа. Батагийн гэрийн дэлгээстэй хаалганы цаана татсан тор намрын салхинд зөөлөн хийсэж гэрт ямар ч чимээ энерги байхаагаад хойморт суух Алтаагийн аав, зүүн орон дээр суух ээж, галын дэргэд чимээгүйхэн суух Батагийн ээж гурав яг энэ мөчийг тулгаран ирэхээс айж байсан мэт зөвхөн өөр өөрийнхөө зүрхний цохилтыг тод сонсохоор чимээгүйхэн хэсэг суулаа. Гэнэт гом бам нэн. За хүү нэгэнт сурсан сургууль номоо дүүргэх нь энэ хідэн хүүхдэд хэрэгтэй бахаа. Тэгэхээр чи яаж ганцаараа энэ олон хүүхдийг хүн болгох вэ дээ? Хэдүүлээ хідэн хүүхдээ хоёр талдаа хувааж аваад өсгөе дөө гэлээ. Энэ үгийг сонссон ивэл удаан твцэн нулимсаас сул асгарч буй ч анзаарахгүй эцэг сууснаа. Нэг их уртаар санаа алдаад хүнд хүн илүү твштэй. Гарын 5 хуруу шиг бүлтээж хоцорсон хідэн үрийг нь яахан салгах билээ. Та нар минь алсаас ч болов дэмнэж туслаад болох байлгүй дээ. Утахгүй хүүч бас сургуулаа төгсөөд ирэх биз санаа зовлтгүй дээ гэж хэлээд дэмий л өмнөө байсан алчуур шүүрэн авч саяхан угааш тавин өрсөн хідэн аягаа зүлгэж өрөв. Үүнийг сонсон суусан Алтайгийн ээж ам нээж үрээ алдсан сэтгэлээ дэвтээж үлдэж буй өндөс үрийн минь үргээд илгээ дэвтээж явахыг минь энэрч үцэх байхаа. Одгүй охиноо од жаргал хүүтэн бид хоёр аваад явъя. Инх минь хүсэж байвал энэ хэдийн минь илгэн хоорондоо олдоод хаачих вэ дээ гэж хариу хэлэх боломжийг ч олголгүй шийдмэг хэлснээр саяхан тэнгэр болсон бүрлээч болоод санаа алдан хадан дээр суугаа Бата хоёрын оролцоогүйгээр эдэн хүүхдийнх нь хувь тавилан эдэн шийдэгдсэн байлаа.
Нэгэн хайрын түүхийн хүү богинохон боловч олон түүхийг бүтээн төгссөн ч тэр хайрын түүхээс салаалан ургасан 6 бяцхан зүрхний амьдрал хэдийхэн хугацааг хэрхэн туулж хэрхэн алсрахын эхлэл эндээс шинээр үргэлжлэхийг болсныг энж тааварлашгүй билээ.